Аль оронд очиж ажилласан дээрвээ Германд уу, Америкт уу гэж асуусан байна. Хоёуланд нь давуу болон сул талууд байна. Цалингийн хувьд Америк Германаас дунджаар 1.5 дахин өндөр. Өндөр мэргэжил байх тусам Америкт бүр 2-3 дахин илүү цалин олох боломжтой. Гэхдээ Германд маш олон давуу талууд байгаа. Жишээ нь жилийн цалинтай амралт Германд 6-7 хоног байх нь нормал гэдэг бол Америкт дунджаар 1-2 7 хоног. Германд эрүүл мэндийн даатгал, ажил хөдлийн даатгал хуулиар зохицуулагдсан байдаг. Америкт болохоор эрүүл мэндийн даатгалаа өөрөө шийдэн даатгалгүй явчих болно. Америкт даатгалгүй байж байгаад өвчин зовлон тусах юм уу, эсвэл ажлаа алдах ч юм уу энэ тохиолдолд маш хүнд байдалд орно. Хэрвээ та хүүхэдтэйгээ ирэх юм бол Германд сургууль цэцэрлэг бараг үнэгүй шахуу. Америкт их сургууль маш өндөр үнэтэй. Тэгээд мэдээж аль орны соёлд нь илүү дуртай байгаас шалтгаална. Герман бол олон мянган жилийн түүхтэй юм нийгмийн хангамжийн системтэй улс байгаа. Америк болохоор шинэ хэрвээ та чадчих байх юм бол бүр 0-оос 100 хүртэл амжилтанд хүрч чадна. It's up to you. Ерөнхийд нь дүгнэлт хэлэх юм бол хэрвээ та ганц бие тэгээд өндөр мэргэжил эзэмшсэн олон жилээр биш 2-3 жил ажиллаад тэгээд буцаад Монголдо очих сонирхолтой бол Америк тохиромжтой байж болох юм. Германы хувьд гэх юм бол та гэр бүлтэй тэгээд эрсдэл дургүй байвал илүү тохиромжтой байж болно. Өөр давуу сул талууд мэдээж зөндөө байгаа комментэн дор бичээрэй.